Бүсийг нь зүүлвэл хамгаалж чадна. Монголын сайхан нутагт маань дэлгэр зүүн айлчилж, сурагчдын амралтаж эхэллээ. Хүмүүрл өрн дулаан цаг ирэхэд үр хүүхэд хайртай хүмүүсээ дагуулan амралт зугаалгаар аялаж орон нутг руу зорчих хөдөлгөөнч эрс нэмэгддэг билээ. Хүүхдийнхээ суудлын бүсийг зүүхэд үсрээд л 3 секундыг л та зарцуулна. Гэхдээ энэ үл анзаарагдам 3 секунд таны хүүхдийн амь насыг хамгаалах шидтэй. Харин хамгаалах бүс нь зам тээврийн улсын үед амиа алдах, хүнд гэмтэж бэртэх эрсдлийг 70% бууруулдаг. Ингэснээр тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед хамгаалах бүстэй зорчигч суудалдаа бэхлэгдэж шидэгдэх эрсдлээс сэргийлэгддэг. 2024 онд тээврийн цагдаагийн албанаас хамгаалах бүсний хэрэглээг тогтоох зорилгоор нийт 856,936 буюу 565,092 суудлын автомашин, 284,894 ачааны автомашин, 6,950 автобусанд шалгалтыг хийсэн. Гэтэл нийт зорчигчдын 81.3% буюу 599,855 жолооч, урд суудлын 685,548 зорчигч, арын суудлын 3,84,970 зорчигчид хамгаалах бүс огт хэрэглээгүй тогтоогдсон өндөр тоо гарсан. Жолооч та хөдөлгөөнд оролцохоос өмнө зөвхөн өөрийн бүсийг бусад зорчигчдын бүсийг зүүлгэх, зүүхийг сануулж байх үүрэгтэй юм. Учир нь та тээврийн хэрэгсэлд тань зорчиж буй бүх хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хариуцж яваа гэдгээ хязээж битгий мартаарай. Өөр хүүхдүүдтэй хайр тайлбал тээврийн хэрэгсэлд хүүхдийнхээ аюулгүй тээвэрлэлтийг ханган суудлын бүсийг нь заавал зүүлгээрэй. Амь аврах алтан гурвалжин хамгаалах бүсээ зүүцгээе. Тээврийн цагдаагийн алба.